Надад одоогийн байдлаар нэг 500 орчим мессеж ирсэн. Та бүхэнд бас ирсэн байх их хурлын гишүүдээ. Багш нараас өдөр болго ирж байгаа. Зарим нь учирлаж бичиж जैन, зарим нь зөвхөрж бичиж जैन, зарим нь уурлаж бичиж जैन. Гэтэ энэ бүх зүйлийг бид нар сонсох ёстой. Тэгэхээр ер нь бол багш нарын цайлан, эмч нарын цайлан, ахмадуудын тэтгэврийн асуудлуудыг засгийн газар үе шатаагаар нэмээ гэдэг байр суурьтай байгаа. Тэгвэл тэрнийхээ их сурвалжуудыг айгүй тодорхой болох ёстой. Өчигдөр зарим гишүүн тэр эмч нарын цайлан 50% нэмэгдүүлэхийг төсвийн байнгаараар дэмжүүллээ гэж яриад байгаа. Тэгэхээр энэ мэт асуудлууд дээр гарц шийдэл тооцоо судалгаагаа одоо засгийн газар илүү танилцуулмаар байна. Тэгэхээр бид урт хугацааны бодлого бол ойлгомжтой байгаа. Монгол улсад хөгжлийн богино дунд урт хугацааны нийт 11 хэмжээ 11 одоо бодлогын бичиг баримт байгаа. Тэр яг өнөөдөр бол бодит байдал дээр морь унсан толгоогүй хүн шиг нөгөө тэр хөгжлийн бодлогын бичиг баримтууд шийдвэр гаргах тооцоо судалгаа үндслүүдээ урд тас умартаад зөвхөн улс төрийн нөхцөл байдал тохируулж тааруулж явж байна. Энэ дээр бас засгийн газар анхаармаар байна. Засгийн газар тэгэхээр төлөөд сууж байгаа учраас эдийн засаг одоо тэргүүн шатар сайдад хэлэхэд ер нь энэ тооцоо судалгаа үндсэл гэдэг юм гаргаж ирж тавьмаар байна. Тэгээд энэ Монгол Ардын намын бүлгийн гишүүдтэй хэлэхэд бол за улс төрийн асуудлаа одоо жоохон хойш нь тавьмаар байна. Улс орны өмнө тулгамдсан байгаа шийдэл хүлээсэн асуудлууд дээр ажил хэрэг зарчмын байр суурьтай явмаар байна. Энэ бүх асуудал дээр та бүхэн анхаараач. Өргөсөн дангарахтаа үнэнчээр Монгол улсын нийт иргэдийн эрх ашигын төлөө шийдвэр гаргаач гэж уриалмаар байна.